Сайн байцгаана үзэгчдээ Inside Out нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Бид өнөөдрийнхөө дугаараар эерэг хандлага, өөдрөг үзэл гэсэн сэдвээр ярилцахаар хүний хөгжил судлаач мөнх жаргалахыгаа дахин нэвтрүүлэгт орсон байна. Манай нэвтрүүлгийн дэмжигчээр бүгд найрамд тус Солонгос улсын номер 1 сэтгэл зүйн төв болох Hagman Mongolia болон Elite цэцгийн дэлгүүр ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Elite цэцгийн салон. Цэцгийн соёлыг Elite цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hagman Mongolia сэтгэл зүйн төв. Урд нь хоёулаа болохоор алдаатай итгэл үнэмшил гэдэг сэдвээр ярилцсан. Одоо болохоор бас нэг арай өөр эерэг хандлага, өөдрөг үзэл гэдэг сэдвийн талаар ярих чаа. Тэгэхээр та бидэнд эхлээд эерэг хандлага, өөдрөг үзэл гэдэг нь яг юу вэ гэдэг талаар эхлээд сайхан тодорхойлоод өгөөч. За. Тэгэхээр манайхан донд бол нөгөө эерэг хандлага, өөдрөг үзлийн талаар нөгөө яг ялгаа салгааг нь мэдэхгүй хэрэглээд байдаг өдөртмөн амьдралдаа. Заримдаа болохоор хин нэг үнийг зөвөр энэ их сайхан эерэг залуу шүү, эерэг хүүхчүүлгэн те. Гэснээр заримдаа өөдрөг сайн хүүхчүүлгэн тэг нөгөө яг ямар тохиолдолд өөдрөг, ямар тохиолдолд эерэг гэдэг нь мэдэхгүй учраас зөвөр яг тухайн үед л аман дээр найл үг нь гашрын түүгээр ашиглаад байдаг байхгүй. Гэтэл энэ хоёр үг чинь тусдаа өөр ойлголтууд. Эерэг хандлага гэдэг бол цаг хугацааны үед яг одоо бас өнгөрсөн цаг хугацааг хамардаг. Товчхондоо бол өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн тэр таагүй зүйлсүүдэд би яаж хариулт үзүүлж байгаа. Мөн яг одоо болж өрнөж байгаа тэр таагүй зүйлс тийм үү? Эсвэл тэр нэг сэтгэл зүйн өвд дасан цогцох хүлээж авахд хэцүү бэрх зүйлд би яаж хандж байгаа гэдэг асуудал. Тэгэхээр хоёлаа нэвтрүүлэгтээ ирсэн захиагаа уншаад үзье. За. Намайг Батмөх гэдэг би 30 настай маркетинг менежерээр ажилладаг. Сүүлийн үед ажил амьдралдаа урам зориггүй болж өөрийгөө бүрэнд ажиллаж чадахгүй байгаа мэт санагдах боллоо. Өөрийгөө хөгжүүлэх, карьераа ахиулах, шин сорилтуудыг даван туулах хүсэлтэйч эргэлзээ айдас намайг хоош татсаар байна. Надад хамгийн их анзаарэгдэж байгаа зүйл нь миний сөрөг бодлууд ямар ч юмны муу талыг нь л орж хараад ямар ч ажил хийсэн ч болохгүй бүтэхгүй байгаа юм шиг санагдаад байдаг болчихсон. Би үнэхээр хангалтгүй чадваргүй хүн гэсэн бодол салхаа боллоо. Би сэтгэлгээний энэ хандлагаа өөрчилж илүү өөдрөг, өөртөө итгэлтэй болохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Ямар дадлууд хэвшүүлж, ямар арга замаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой вэ? Танаа нэвтрүүлгээс хариу хүлээж байна. Чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч гэсэн байна. Хүмүүс ерөнхийдөө нэг юм позитив буюу одоо эерэг одоо утгатай өгнүүдийг бөөнд нь нэглүүлэл нэг утгатай л гэж бодоод одоо эерэг, өөдрөг, сайхан, ааштай, хөөрхөн, ааштай гэж ярьдэн шүү дээ. Бид тэрийг ерөөсөө л хүний ерөөсөө эерэг хандлагыг л бөөнд нь л илэрхийлж байгаа л зүйл гэж бодоодсэн. Тэгвэл энэ хоёр шал өөр хоёр зүйл юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө зориулт гэдэг юм уу те. Нэг нь бол яг одоо цагтаа буюу өнгөрсөн. Нөгөөт нь илүү ирээдүрөө хараад байна шүү дээ. Тэгэхээр ялт ч хоёр өөр зүйл юм байна л да. Тэгэхээр энэ залуу болохоор миний ингээ харж байгаагаар бол яг одоо байгаа байдалтай үнэхээр сандарсан биз дээ. Би ингээд нэг л биш болоод байна. Иннээс цаашаа магадгүй ирээдүйн маань хүртэл ингэж харагдаад байна гэл тэгж. Тэгэхээр энэ залууд бол эерэг хандлага байхгүй, өөдрөг үзэл байхгүй, аль хэл нь байхгүй болчиход байна те. Хоёулаа байхгүй болчиход байна. Тэгэхээр Америкийн тэр эерэг сэтгэл судлалын эрдэмтэн Барбара Фредриксон гэж сэтгэл зүйч байдаг. Тэр сэтгэл зүйчийн нэг онол байдгийг Broaden and Build theory гэдэг. Тэгэхээр энэ онолыг нээх явцдаа тэр Барбара Фредриксон яг хөглөөрөө судалгаа хийгээд онолыг санал болгох гээд явж байхдаа нэг зүйлийг олж ойлгосон байна л да. Тэн дээр юуг ойлгосон гэхээр хүн эерэг байна гэдэг бидний нөгөө ухамсар тархины үйл ажиллагаа бүрэн дүрэн ажиллаж ижил эерэг байж чаддаг юм байна. Сөрөг байна гэдэг нь тэр ухамсар тархины үйл ажиллагаа доголдох үед хүн илүү сөрөг болдог гэнэ. Товчхондоо бол хүн илүү нэг юм чөлөөтэй бодож сэтгэж чадхаа болоод ирэхлээр илүү сөрөг тал руу ордог. Тэгээ үдсэн чинь үний юм байна.
маш олон зүйлээр энэ нотлогдож байгаа нь яг гэхээр хүн төрлөхөөсөө бол нэг төрлийн биологи амьтан. Биологи амьтан болохоор бидэнд өгдөл нь юу байдаг вэ гэхээр амьд үлдэх үндсэн хэрэгцээ шаардлага, тэр хэрэгцээ шаардлагыг дагаж бий болсон бидний тархинд бий болсон нэг хэсэг нь болохоор амигдала гэж хэсэг байна. Амигдала тийм. Амигдалагийн гол үүрэг яв гэхээр бидний оршууд аюул занал хийл үзүүлж болох ямарваа нэгэн мэдээллийг хамгийн түрүүлж илрүүлэх хэсэг байхгүй. Товчхондоо бол энэ мэдрэхүүн 5 эрэхтэр мэдээлэл тархинд ирлээ. Тэр дундаас аюултай мэдээлэл байх юм бол тэрийг хамгийн түрүүнд шүүж мэдээлдэг гэсэн. Тэгэхээр амигдала чинь энэ чинь бүхэл одоо амьтдад байгаа шүү дээ. Тэр аюулыг мэдэрлээ гэдэг маань өөрөө юуг илэрхийлээд юм гэхээр амьтад бол өөрсдөө сөрөг зүйлийг амьдралаас хамгийн соргог гэрхаагаар хүртэж мэдэрдэг ийм төрөлхийн чадвартай гэсэн үг. Тэгэхээр орчин үед хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг нөгөө яригадаад байгаа зүйл нь тэр шүү дээ. Хүмүүсийн энэ амьтналыг шинж буюу сөрөг зүйлсийг түргэн тусгаж авдаг чадвар дээр нь энэ нөгөө шар мэдээ сенсац их яваад байна. Эерэг мэдээ, сөрөг мэдээ хоёр цацагтаад сөрөг дээр нь илүү төвлөрдөг нэ. Яг л нөгөө биологийн хүчин зүйл нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө сөрөг мэдээг илүү олуулаа, илүү анхаарч үздэг учраас илүү олон үзэгч татахын тулд сөрөг мэдээг цацдаг. Тэгээд илүү олон үзэгчтэй гэдэг чинь илүү магадгүй сурчлагаа явуулах, илүү одоо орлого олох боломж байдаг учраас энэ дээр нь илүү дөрөөлж ажилтдаг гэдгийг бол гадны судлаачид яриад байгаа юм л да. Тэгэхээр эерэг байна гэдэг чинь яа гэсэн үг юм бэ гэхэд. Тэгвэл нөгөө аливаа нэг эерэг сайхныг мэдэрдэг тийм төв тархинд нь байна уу гэдэг. Тэгэхээр энэ байдгүй мэн л да. Зөвхөн бидний ярьдгаар бол аз жаргалын дааврууд шүү дээ. Эндорфин, допамин, серотонин, окситоцин гэдэг аз жаргалын 4 даавар гэж ярьдаг. Энэ даавруудаар бид нар тодорхой хэмжээний таатай сайхан мэдрэмжүүдийг авдаг болохоос яг амигдала шиг эерэг зүйлийг ингээд хүртэж мэдэрдэг тийм төв байхгүй байдаг. Тэгэхээр яаж эерэг байх хэрэгтэй бэ гэхээр энийг ухамсар тархиныхаа ажиллагаагаар л мэдрэх боломжтой буюу альва зүйлийг бүрэн дүрэн үнэлж ухамсартайгаар үнэлж дүгнсэн цагт бид нар илүү эерэг байх боломж олддог гинэ. Би нэг тийм юм сонсч ирсэн. IQ өндөртэй ч юм уу, тархины потенциал өндөртэй хүн автоматар альва зүйлийг эрсдлийг хамгийн түрүүнд тооцоолдог. Тэгэхээр хүний тарих одоо илүү хөгжсөн ч юм уу те потенциалтай логик илүү сайн сэтгэдэг байх тусмаа хүн аз жаргалтай байх боломж нь буурдаг. Яагаад гэвэл аливаа зүйлийг дандаа эрсдлийг нь хамгийн түрүүнд тооцоолж байгаа те. Тэгэхээр эрсдлийг тооцоолох юмны одоо энэ дээр бичсэн биш сөрөг талыг илүү олж гараад байна гэд. Одоо жишээ нь би ингээл юм ярьж байгаа л найзуудтай ингээл наа чин тийм жоохон эрсдэлтэй юм шүү гэж хэлэхээр намайг чи юмны ингээ сөрөг талыг нь болохгүйг нь олж хараад байгаа. Тий. Гэтэл тэнд эрсдлийг тооцох сөрөг талыг олж харах хоёрын ялгаа юу байгаа вэ? Тэрнээс ялгаатай юу? Ер нь үндсэндээ нэг зүйл. Ер нь бол маш том ялгаатай. Товчхондоо бол одоо нэг юм эрсдлийг тооцоолно гэдэг бол хүн битгээл бүх амьтанд байдаг. Зөвхөн хүн бол түүнийгээ ухамсарладаг, бусад амьтад бол ухамсарладаг болохоос ш. Лиза Фелдман гэдэг бас сэтгэл судлаач байгаа. Хүмүүс үзэгчид маань өөрсдөө интернетээс хайгаад үзэж болно. Лиза Фелдманы одоо зарим нэг ярьслага тэр нийтлүүдээр байж байгаа. Ерөөсөө энэ тарих гэдэг эрхтэн чинь аль ч амьтных байсан хүнийх ч байна, амьтных ч байна уу, амьдрах хүлээ заалахын тулд 3 үндсэн функцийг одоо банк хийж яадаг гинэ үүргийг. Нэгдүгээрт нь одоо байгаа нөхцөл байдлаа үнэлнэ. Хоёрдугаарт нь нөөц болцоогоо тооцно. Тэ гуравдугаарт нь шийдвэр гаргана гэдэг. Энэ гурвыг бол банк хийж яадаг. Тэгэхээр одоо байгаа нөхцөл байдлаа үнэлэх чинь жишээ нь давуу сул талаа үнэлэх тухай асуудал шүү дээ. Би яг одоо энэ нөхцөл байдал аюултай байна уу, аюулгүй байна уу гэдгийг үнэлнэ. Үнэлээд нөөцөө тооцно гэдэг чинь би тэмцэхэн дээр үү, цухтхан дээр үү. Тэгээд эцсийн дүндээ шийдвэр гаргаад тэмцэхэн дээр гэж үзвэл тэмцэх ямар ч нөөц чадал алгаа гэж үзэх юм бол цухтахыг сонгоно те. Энэ гурыг угаасаа бүх амьтны тарих хийдэг. Угаасаа тарих гэдэг эрхтэн чинь тэрийг хийж ижил биднийг цааш нь авч явж байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө эрсдлийг тооцох гэдэг бол бүх амьтны тарих хийдэг ажил. Бид нар ч гэсэн одоо 1000 эерэг хүн байсан ч эрсдлийг тооцсон шүү дээ. Яг гэвэл энэ тарих чинь өөрөө тэрийг хийдэг. Эрсдлийг тооцно гэдэг маань ухамсартайгаар давуу сул талаа үнэлээд боломж эрсдлээ үнэлээд хувилбаруудаа тооцоод аль замаар нь явбал илүү эрсдэл бага байх уу гэдэг энэ чинь өөрөө ухаалаг үйлдэл байхгүй юу. Энэ бол муу зүйл биш. Гэхдээ
нөгөө сул сөрөг тал дээр нь төвлөрнө гэдэг нь болохоор эсэргээрээ давуу сул талаа тооцох боломж эрсдлээ тооцохгүйгээр зүгээр л ерөөсө болохгүй бүтэхгүйдэнд хит живээд байна гэсэн үг. Маш олон хөлбөр байна шүү дээ. Нэг сөрөг эрсдэл байхад боломж байгаа. Аль алийг нь ярихгүйгээр аль алийг нь тооцож үзэхгүй зүгээр л дүүрэн эрсдэл хараад дүүрэн болохгүй зүйл хараад байна гэсэн үг байхгүй. Тэр нь ихэвчлэн мэдрэмж суурьтай байдаг. Гэтэл эрсдлийг тооцно гэдэг бол мэдрэмжээс илүү мэдлэг суурьтай. Тэгэхээр би бол тэр нөгөө IQ өндөр байх хэрээр аз жаргалтай байх боломж буурдаг гэдэгтээ бол санал нэгдэхгүй л байгаа. Харин IQ өндөр байж иж аз жаргалтай байх боломжтой. Өнгөрсөн хугацаанд уншиж судалсан зүйлсүүдээ харахад бол ухаалаг байхын хэрээр аз жаргалтай байх бүрэн боломжтой. Харин ухаан муутай байхын хэрээр зовох их магадлал өсдөг байхгүй. Яг л ухаан муутай байна гэдэг чинь тархиас ашиглахгүй гэдэг чинь амтналаг тэр нөгөө ухамсаргүй үйлдэлтэй илүү захирагдана. Тэгвэл ухамсаргүй тэр амтналаг зан үйлч яадаг гэхээр нөгөө мэдээлэл орж ирлаа, амигдалаа тэрийг хүлээж авлаа, амигдалаа аюул гэж үзэж цочрлоо. Тэгвэл цаашаага хипоталамус гэх тархины төв байдаг. Мэдээлэл амжуулдаг. Тийшээ сигнал очоод хипоталамусаас одоо өнчин тархи тэгээд доошоо бөөрийн дэд булчирхаараа нөгөө сөрөг мэдээлэл аюул гэдэг тохиод амждаг байхгүй. Тэнгүүд бөөрийн дэд булчирхаанаас кортизол, адреналин гэдэг стрессийн даврууд ялгардаг. Тэгтэл энэ хоёр даврыг чинь заах кортизол бол амьд үлдэхэд биднийг туслах зорилготой даавар буюу бидний цуснд ороод бүх биеэр тараад бидний булчингийн үйл ажиллагааг дэмждэг. Одоо сахар, холестерин гэдэг хоёр зүйлийг нэмэгдүүлж өгдөг. Тэгснээр бид нэр түүнийг бидний булчин ашиглаад товчондоо түлш булчингийн түлш өгч гин гэсэн. Илүү хурдтай, илүү хүчтэй байх боломж нь бүрдэж байдаг. Айц сандарсан үед илүү жирийн үед давж чадгүй өндөр ашааг давчдаг, өргөж чадгүй хүнд юмыг өргөцсөн байдаг чинь тэрнтэй холбоотой. Гэтэл нөгөө адреналин гэдэг дааврын нэг үүрэг нь гэвэл амьд үлдэхэд саад болох механизм, бие доторх механизмуудыг зогсоодог байхгүй, хяналтанд авдаг. Тэрний нэг нь юу вэ гэхээр их тарих буюу ухамсар тарихны үйл ажиллагаа. Яг л хит их бодох, хит их эргэцүүлэх нь үнэхээр аюултай нөхцөл байдал биднийг эрсдэлд оруулдаг учраас тухайн үед бодохгүйгээр буюу инстинктээр үйлдэл, зөнгөөрөө хурдтай үйлдэл хийж амьд гарах тэр нөхцөл байдлыг бүрдүүлж адреналины бид их тархины үйл ажиллагаа саатуулдаг юм байна л да. Энийг тэр Барбара Фредериксон гэх эрдэмтэд хэлсэн байна. Их тархины үйл ажиллагаа блоклогдоод бодож сэтгэж чадахгүй болоод эхлэнгүүд хүн яадаг вэ гэхээр яг амтналаг инстинктээр хариулт үзүүлдэг. Хэрвээ бид айц хандрахгүй байж чадсан бол бид илүү ухаалаг үйлдэл хийх боломжтой. Эцэг эхчүүд чинь хүүхдээ ингээд нөгөө сэтгэл хөдлөлийг нь удирдахыг хичээдэг тийм үү, ингээд дарах хүн бай, битгий өнгөрч бай, ингээд одоо чинь нэг хэсэг яадаг ч байсан гэдгийг эрдэмтэй хүн даруухан ч гэдэг юм уу те, битгий олон юм үг ярьж, сууж, бодж, дуугаа бай, хитгэн үг хэлмэлч юм том хүний ярианд битгий оролц гэл одоо энэ аль болох ер нь нэг юм ингээд нэг те дараад гэх юм цаашаа илүү жоохон даруухан байх гэдэг. Одоо тэрийг их зөв хүмүүжил гээд. Гэтэл одоо сүүлийн үед олонгууд өөртөө ихтгэлтэй бай, тэ өөрийгөө илэрхийл, яар, чиний зөв одоо чи бол цоргийн ганц банц гээл ингээл эсэргээрээ ингээд нэг юм хоёр өөр нэг юм хүмүүжлийн мөргөлдөөнд ингээд орчоод яваад тэр зам яг манай үеийнхэн бол одоо бид нар бол даруухан бай гэдэг хүмүүжлэр өсчөөд одоо олонгууд нөгөө бид нар ч юм бүр ингээд тэ бүр учраа болгоо хийж штэ тий. Сүүлдээ өөрийгөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй ч хийж ах шиг тий. Стори янз янзын ингээл юм хийж эхэлж ах шиг тий. Ингээл нөгөө лайв майваар одоо яатай хөрөлж харалт юм уу ингээд нөгөө галзуурч эхэлж байгаа байхгүй. Гэтэл одоо үеийн Z generation-ийнхэн бол шал өөр. Цаанаасаа л угаасаа төрөхтөн эн чинь ухаалаг гэрцтэй ингээд танилцаад одоо өсч гсэн тийм байна. Тэгэхээр энд ингээд нэг юм аливаа зүйлийн мууг олж хараад байна. Би үнэхээр өөрийгөө хангалтгүй чадваргүй хүн гэж бодоод байна гэдэг энэ бодлууд нөгөө талаасаа тийм хүмүүжлэлтэй бие холбоотой болов гэж хараад байна л да. Хүн зүгээр ээжсэндээ гинт ингээл яг хуу мэдээж насанд хүрсэн хойно тодорхой нэгэн үйл явдлаас болоод хүн автоматар аливаа зүйлийг сөргөөр хартдаг болсон байх магадлалтай. Нөгөө талаас бас ингээд нэг юм жохон бахасаа ч юм уу ингээд ингээд би бас тийм хүмүүсийг мэднэ л дээ. Бүр ингээд аав ээж нь бүр ингээд сууц сурах гад ингээд дугаа ингээд ийм болгоцсон. Тэгээд ингээд юм ярихлаар дандаа ингээд юмыг ингээд нэг юм хэцүү тал руу нэг ургуулж автоматар ингээд тархин тийшээ хөгжөөд идэг. Тэгээд бид нартай яриа нийлэхгүй ч юм уу тийм үедээ өөрийгөө ингээд гологдсон юм шиг ингээд найз нөхөдгүй юм шиг ч юм уу те энэ хүмүүсээс би нэг арай өөр сэтгэхэд байна. Би эднэртэй нэг л ойлголцохгүй байна. Эсвэл эднэр сони юм бэ. Эсвэл би сони юм бэ нэг ойлгоод байдаг. Тэгэхээр энэ
бага насны хүмүүжлтэй холбоотой байдгүй бас ингээд амьдрал донд олж явсан туршлагуудтай холбоотой байдгүй. Энэ сөрөг зүйлийг байн бодоод байна гэдэг нь бас энд нөлөөлдөг хүчин зүйлүүд нь юу гэдэм бэ? Огт нөгөө мэдлэг гэх юмыг өгөөгүй дандаа л нөгөө харилцааны яв дандаа эцэг эхэнч төр хүүхдэнч төр мэдрэмж суурьтай харилцаа өрнөд тахлаар уур нүрхлээрээ алгадаал авдаг, уур нүрхлээр элдвэр хараадаг, уур нүрхлээрээ загнадаг тэгэл хайчглаар чи нөгөө өсөж боожж байгаа нялх хүүхдийн чинь тарих өөрөө цагаан цаас шиг л байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь бичигдэж байгаа юмнууд юм замбраагүй. Ингээл тэгээд бичиж байгаа л нөгөө үзгээ чанхан дараал зурж байгаа нь бол хараа зүгч байгаа үе нь бол зурж байгаа юм шиг цаасаа ингээл ураа ичдэг шүү дээ. Тэгэхээр тийм үйл явдлууд чинь хүүхдийг бол тийм болгочихж байгаа байхгүй. Гэтэл үндэ би ч гэсэн багада даруухан байх тухай, томоотой байх тухай зөндөө сонсч өссөн. Адилхан нэг цаг үеийнхэн байхгүй. Тэгэхээр тэгээд яагаад надад тэр нь байхгүй байгаа тийм. Яагаад тэр өөртөө ихтгэлгүй байдал нь ч юм уу, яагаад тэр юмд сөрөг муу ханддаг тал нь байхгүй байгаа гэхээр харьцангуй нөгөө өсвөр насндаа багасаа эхлээл нөгөө мэдлэг дурлал, олон юм уншаал. Тэгээд хамгийн гол нь тухайн үед өөрөө уншиж ойлгох гэхээс илүү настай хүмүүсийн үгийг их сонсч, настай хүмүүс их тайлбарладаг. Манай эмээ надад их олон юм тайлбарлаж өгдөг байсан байхгүй. Тэгээд тухайн үед очиж ойлгодгүй юм шиг байсан боловч хөрхөө миний мод тарих тэрийг хүлээж аваад тодорхой хэмжээнд боловсруулдаг байсан байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр ухамсар тарихаараа нөгөө мэдлэгээр цэнэглээд тэр мэдлэгээрээ мэдрэмжээ засах тухайн асуудал яриад байхгүй. Тэгэхээр бол ихэнхдээ хараад тахлаар тэр хүмүүжлийн орчинд нь түүнийг хүмүүжүүлж байгаа хүмүүс мэдлэг дамжуулаагүй дандаа мэдрэмж суурьтай ингээд нэг асуудал хөндөж харьцаад байсантай холбоотой хүүхдүүдийн тэр нөгөө сэтгэл зүйн хувьд бол төлөвшлөн буруу тогтож байгаа гэсэн үг. Эерэг хандлагатай хүмүүсийн ер нь нэг юм бусдаас ялгаатай зүйл нь юу гэдэг магадгүй илүү амжилттай байдаг ч юм уу эсвэл илүү бүр тайван байдаг ч юм уу те яг хоо ингээд нэг эерэг гэхэлэр нэг юм нийгэмдээ ингээл амар үлгэр дуурайл үзүүлээд ч юм уу найс нөхдөд ингээл дандаа л нэг гоё сайхны түгэж явах хэвээр буюу тэр хүн дандаа гадагшаа хүн байж явах хэвээр ч юм уу те тэрийг би мэдэрчээш тэр хүнийг эерэг гэдгийг заавал тодорхойлох гэдэг юм шиг. Гэтэл тэр хүн эерэг хүн байж болно. Тэгтээ зүгээр дугаа ингээд дотроо гоё тайван байгаад байдаг хүнч бас байж болох л ах л та тий. Тэгэхээр бид нар чи ингээд нөгөө найзууд донд ингээд нэг юм савчаал тий яг ингээд өөртөө үнэхээр амар ихтгэлтэй тий ингээд ярьж байгаа юм зөв ч буруу ч тэр хүн бол өөрийгөө илэрхийлдэг. Өөртөө ихтгэлтэй байгааг бид нар манай энэ хар үнэ эерэг юм те үнэ өөдрөгөө гэдэг. Гэтэл энэ бас яг тэр юмдаа орж байгаа мó те өсвөргээр арай өөр одоо тодорхойлолтод орох уу. Тэгэхээр яг илүү эерэг тийм хүмүүсийн онцлог амьдралдаа гаргадаг тийм давуу талууд юу гэдэг вэ? Одоо сүүлийн үед юм гараад одоо туйлширсан эерэгч гэдэг юм эсвэл toxic positive буюу хортой эерэг байдал гэж яриад. Энэ өөрөө юу байдаг вэ гэхээр нөгөө дүүр хэсгсэн хэлбэр хөсөн эергийг бол тэгж хэлж болно. Өөрийнх нь сэтгэхүй хандлага тэр дотоод ертөнцийн угаасаа эерэг биш хэрнээ гаднаа нөгөө сайн хүн болж харагдаж нөгөө эерэг байх нь өөрөө гоё гэж үзэнгүүтээ гоё харагдах гэж нөгөө худлаа дүр хэсгээд байгаа тохиолдлыг бол мэдээж toxic positive буюу хортой эерэг байдал гэж хэлж байна. Үндэ бол эерэг хүн гэдэг бол асуудал байхад байхгүй юм шиг ханддаг хүнийг бол эерэг гэхгүй. Тэгэж хандж байвал үнэхээр болохгүй юм байгаад хаад бүгд л болж штэ гэдэг ингээд нэг асуудлыг өөгшүүлэх талдаа байх юм бол тэр бол хортой эерэг байдал мөн. Жинхэнэ эерэг одоо үнэн эерэг гэх юм бол асуудлыг олж хараад гэхдээ ууралж бухимдахгүй харин түүнийг ивээр шийдэх арга ивийг нь зөв олж чаддаг хүнийг л эерэг гэнэ. Ерөөсөө ив гэдэг хоёрыг бол ижил утгад санааг агуулж яадаг ерөөсөө мартчихлахгүй. Тэгэхээр одоо эргээд бодох юм бол нөгөө эвтэй дүр амтан гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь эвтэй дүр амтан гэдэг чинь цаана эерэг хандлагатай дүр амтан л байхгүй юу? Хоорондоо цогцдог. Зогцож чаддаг дүр амтан гэсэн. Тэгэхээр бол яг жинхэнэ эерэг хүний илэрх шинж тэмдэг гэх юм бол асуудлыг олж хараад түүнийг арга ивээр шийдэх чадвартай хүн. Тэгээд арга ивээр шийдэж чаддаг хүн бол илүү ухаан ажилтдаг хүн гэсэн. Тийм хүн бол ихэвчлэн дандаа нөгөө юм тайван байдаг гэсэн. Тайван байдаг. Тэр нь гадна бусдад доожаагүй тийм дуугаа харагдаж болно. Гэхдээ тэр хүн дотоод ертөнцтэй амар амгалан байхгүй. Нөгөө хэлбэр талдаа биш агуулга дээр илүү. Угаасаа агуулга дотроо эерэг бод ирүүлэх тэр нь хэлбэр дээр харагдана. Зарим хүмүүс бол хэлбэрийн хувьд эерэг байх гэж оролдог учраас агуулга нь байдгүй учраас тийм зөрчил үүсгээд байдаг. Тэгэхээр бол эерэг байна гэдэг бол илүү ухаан зарсан,
үйлдэл гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Тэр ухаан зарсан үйлдэл нь өөрийнх нь мөн чанар болж төлөвлөсөн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд эерэг байх нь бол жинхэнэ хүн болж төлөвлөсөн тухай асуудал гэдэг. Амьтналыг шинжээсээ холдож алсарсан тухай асуудал. Яг тэгэхээр сөрөг хандлага гаргаж байгаа хүмүүс ихэнхдээ нөгөө ухаан нь хүрдэг учраас тухайн асуудал зөрчилдөөнд түүний гаргаж байгаа шийдэл нь дандаа хүч хэрэглэх байдаг. Хүн яагаад согтхолоор илүү их тийм сөрөг хандлагууд гаргадаг. Хүн яагаад согтхолоор дандаа асуудал тавьдаг гэхлээр нөгөө архинаас чинь арх мансуулах байцнаас ч болоод их тархины үйл ажиллагаа тоглож байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийн хяналт сулраад эхлэнгүүд нөгөө зүгээр мэдрэмж суурьтай амтналаг нөгөө зан үйлүүч илэрч эхэлж байгаа буюу дандаа тэмцэлдэх, муудалцах, арсалдах тийм зан үйлүүдийг илүү гаргадаг. Тэгэхээр ухамсар тарих жоохон унтрах, доголдох тохиолдол нэг амтналыг шинж илэрч байдаг байхгүй. Юмыг бүр ингээ хитрхи өөдрөгөөр одоо ирээдүгөө одоо харахж нөөдөр гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ингээд тэгээд идэг. Гэтэл яг үүндээ нөгөө яг бодит байдал дээр магадгүй зарим нэгэн юм нь өөрийнх нь хүснээр болоогүй нөгөө өндөр хүлээлттэй те. Тэр нь ингээ болохоо явуулчаар бүр бүх юмыг тухайн хайрлж исэн хүнээ ч юм уу нөгөө компани тэр чигт нь үзэн ядчих гэдэг ч юм уу те. Энэ нөгөө бүр хитээсэн өөдрөг үзэлтэй орох уу? Энэ ямар үзэлтэй орох вэ? Би бол энийг бол зөвхөн нөгөө мунхаглал юм уу тэнэглэл гэж хэлнэ. Энэ бол эерэгт хамаарахгүй асуудал. ертөнцийг бодитоор нь харж чадахгүй байна. Нөгөө хүлээлттэй хэд өндөр тавиад байна гэдэг чинь нөгөө хувилбаруудаа бүрэн тооцохгүй байна. Эрсдэл боломжуудаа нөгөө хичнээн хувилбар байдгийн тэр байж болох бүх хувилбарыг бүрэн тооцоод хүлээлт нь ямар байх вэ? Хүрхийг ирэмэлзэж байгаа үр дүн нь ямар байх вэ? Энэ хоёрын хооронд ямар нь байвал илүү бодиттой би цаашаа тэгвэл нөөц болцоо алинд нь тохирох уу гэдэг ч юм уу. Ер нь аливаа зүйлийг бодитоор харж чаддаг хүн бол нэг боломжоосоо хитээцсэн өндөр хүлээлт тавьдаггүй. Тэгэхээр бол нөгөө хитрхи өндөр хүлээлт тавиад тэгээд дараа нь хүлээлтэндээ хүрэхгүй болохоор готорч гундаад байна гэдэг бол бодит байдлыг танин мэдээгүй, амьдралыг илүү бодитоор харж чадахгүй байгаа буюу дахиад нөгөө тархин хангалттай цэнэглэгдэх үл хүний үйлдэл байхгүй юу. Тэрийг бол нөгөө хитрхи өдрөхтэй бол холбож болохгүй. Угаасаа хүний тарих гэдэг зүйл ер нь амьтанд байдаг. Нөгөө л миний хэлээд байгаагаар нэг нь ухамсарлаг, нэг нь ухамсарлалт болохоос prediction хийх буюу хийж байгаа үйлдэлээ урьдчилан тооцоолдог чадвар бүх амьтанд байгаа. Тэгэнгүүт хүн бол илүү давуу байдлаараа илүү холын юмыг тооцоолж чадна. Тэгээ монголчууд ярьдаг шүү дээ. Аваргын татаас сэтгэж арслангийн татаа байралтна гэдэг. Хүн төрөлхтний бүх улс үндэстэнд яригадаад байгаа мөрөөд бас дахин мөрөөдөл дууссан газар амьдрал дуусдаг тийм. Зарим хүмүүс 25 наснда амьдрахаа болоод бараг нас ороод гэж байгаа хатуугаар хэлэхэд. Тэгээд бараг 75 наснда оршуулгаддаг гэдэг. Тэр чинь яг хөглөөр эрт мөрөөдөхөө болцооно хэлээд байгаа. Тэгэхээр мөрөөдөхгүй бол амьдрахгүй л гэсэн санаа. Яагаад ийм үзэл санаанууд яваад байгаа гэхээр бид угаасаа тэр нэг сайн сайхан төгс төгөлдөр байж болох хамгийн сайхан хувилбар руу тэмүүлдэг. Тэр тэмүүлэх зүг нь бол өндөр байж болно, хол байж болно, том байж болно. Гэхдээ бидний нөөц олцоо юу вэ? Бидний чадвар чадамж юу вэ гэдгээ тооцоод би тэрлүү тэмүүлээд хэдэн жилийн дараа хаана өрхөө, хэдийн хугацаанд хаана өрхөө гэдэг бодит нөгөө хөрсөө тооцож явах хэрэгтэй. Тэгэхээр тэр хөрсийг тооцохгүйгээс болоод тэр ийм болно гэж тэмүүлж байгаа зүгээ тэр чигээрээ биелэх хэрэгтэй гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээд тодорхой төлөвсөн хугацааны дараа харсан чинь тэндээ хүрээгүй болохоор ингээ хямраа те. Би доожоог байна би. Гэхдээ эн чинь нөгөө зүгээр бодитоор харж тооцоолж чадаагүй л илэрэл. Түүнээс нөгөө эргээсээ болж алдаад байгаа юм биш. Өнгөрсөн цаг хугацааны үйл явдлуудтай сэтгэл зүйн хувьд ингээд зууралдаад нэг юм намагч хийгдсэн юм шиг болчихлоор цаг хугацаа яваад байдаг, нас чинь яваад байдаг те. Танд нөгөө утга учир чинь замхраад үр дүн гэдэг юм гарах болчихдог. Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаатаа зууралт болохын тулд өнгөрсөн цаг хугацаатаа зууралт болохоо гэхээр дахиад тэгээ яахын тэр өнгөрсөн хүний амьдрал тохиолсон тэр зүйлс чинь бидэрт хэрэгтэй шүү гэж хэлэх гээд байдаг. Тэр чинь зүгээр суралцаад орхих тухай асуудал байхгүй. Суралцаад орхих. Бидний тарих, бидний бие махбодыг өдөртөн чиглүүлж авч явах үүрэгтэй гол эрхтэн. Гэхдээ энэ эрхтэн тэр үүргээ шийдвэр гаргах замаар хэрэгжүүлнэ. Тэгвэл шийдвэр чинь юунаас гардгийг гэхээр авсан мэдээлэл хэр сайн бодож боловсруулснаас гарна. Тэгвэл ямар шийдвэр гарч ийнө гэдэг чинь ямар мэдээлэл хүлээж авч байгаас хамаарна. Тэгэхээр магадгүй эргэн тойрны чинь хүмүүс эсвэл таны үзэж байгаа контент үгүй бол таны хэрэглэдэг сошиал сувгууд танд сөрөг мэдээлэл өгөөд байхыг тархинд чинь.
Бүр гадны нэг судлаач бүр хэлсэн байд. Нэг контент дээр хэлсэн байна. Өнөөдөр дэлхийн 2 дугаар дайнаас хойш хүн амьдрахад таатай нөхцлөөрөө бараг 30-40% илүү сайжирсан. 100 жилийн өмнөхөөс гэсэн. Бараг 80 хэдэн жилийн өмнөхөөс 40 дахин илүү амьдрах таатай нөхцөл нь бүрдчихэд байхад яагаад хүмүүс тэр үеэс илүү улам дортсон юм шиг яриад байгаа юм бэ? Сэтгэхэд байгаа юм бэ? Яагаад өнөөдөр улмал ингээд амьдрах нөхцөл дордоод улмал амьдрахад хэцүү болоод байгаа юм шиг мэдэрч төрөд байгаа юм байна. Тэгэхээр хэл мэдээлэл энэ нөгөө хүний тархинд чигдэг мэдээллийн сувг олон толцсон. Тэр нь яаж юм гэхээр нөгөө олон үзэгчтэй байхын тулд сөрөг мэдээлэл цацах хэрэгтэй. Сөрөг юмнууд ярих хэрэгтэй. Тэнгүүд тэр сөрөг юмны чинь яаж юм гэхээр дэлхийн өнцөг болон бүрээс цуглуулж авцраад өгöd байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүх дэлхийн өнцөг болон бүрт болж байгаа таагүй зүйлсийг сонсож байгаа хүнд чинь ерөөсөө яг л сүрх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж шүү дээ. Тэгэхээр яаж эерэг байж чадах вэ? Тэгэхээр тийм нэг тахлаатай байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр үнэндээ бол 100 жилийн өмнө ч гэсэн дэлхийн өнцөг болон бүрт таагүй зүйл болж л байсан. Зүгээр бид л мэддэггүй байсан гэсэн. Тэ? Тэгэхээр энэ нэг бид нар бодит орчин нөхцөлөө таньж мэдмээр байна л да. Тэгээд мэдээллийн дархлаатай, мэдээллийг шүүн тунгаах тийм critical thinking байх хэрэгтэй байхгүй юу? Тэр нэг юм тунгаан бодох чадвартай байх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө зорилгоо маш тодорхой хараад тэгээд түүндээ тохирсон ур чадвар хандлагыг бий болгохын тулд ойр тойрондоо нэгдүгээрт мэдээллийг, хоёрдугаарт хүрээлэлээ selection хийх чадвартай байх хэрэгтэй. Аливаа зүйлийг ингэж муугийн төрүүлж хараад байна гэх юм. Тийм хит хүмжлэл ингээд энэ гэхэлэр эго өндөртэй хүмүүсээс бас ийм хандлага гарах эготой холбоотой асуудал байж болох уу гэж. Байж болно. Нөгөө эерэг гэдэг үг чинь өөрөө нийтдээ юмыг нааштайгаар хүлээж авах нийтдээ зохистой байх гэдэг байгаа шүү дээ. Тэр утгаараа үзэх юм бол эгоог улчаад байгаа байхгүй. Эго их даагуур тий. Яг тэгэхээр биегээ жоохон дарж, биегийнхээ өслийг жоохон буулгаж иж хүн бусдад зогцно. Эго том болоод би гээл ирэхлээр л бусдад зогцох байлна. Тэгэхээр чинь нэгдүгürt эго том байх нь өөрөө сөрөг байдалд нөлөөлнө. Хоёрдугаарт мэдлэггүй байх нь сөрөг байдалд нөлөөлнө. Гуравдугаарт мэдээллийн замбраагүй зохимжгүй мэдээллийн урс болоод сөрөг байдалд нөлөөлнө. За мэдээж энэ дээр нэмээд хүн нөгөө амьдралын зөв хэм маягтай байж чадгүй дахиад сөрөг болж эхэлдэг. Ядраад ирэхлээр сөрөг болдог. Тэгэхээр энэ чинь нөгөө эерэг байгаад маш олон хүчин зүйл нөлөөтэй. Тэгээд энэ бүх хүчин зүйл бидний хувьд бол алдагдаад байна л да. Гэхдээ л та хүсвэл тэгээд хичээвэл оройтойгоо бас бүрэн боломжтой гэсэн. Эерэг байх бүрэн боломжтой. Эерэг хандлагын хамгийн чухал үүрэг нь таны дотоод ертөнцийг амар амгалан байх тусал. Амар амгалан байдал нь танд өөрөө нэг аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг буюу эерэг хандлага шууд утгаараа бас юутай холбогддог гэхээр аз жаргалын суурилж байдаг. Аз жаргалын суурил. Нөгөө өөдрөг үзэл нь бол амжилтын суурилж байдаг. Ингээ үзэх юм бол маш олон амжилтанд хүрсэн хүмүүс эерэг байгаагүй ч өөдрөг байсан. Болгоно бүтээн ирээдүйдээ маш их ихтгэлтэй том мөрөөдөг тэгээд тэр лүг явдаг. Энэ чинь том зорилготой ирээдүйдээ ихтгэлтэй хүн шинж. Энэ бол өөдрөг. Гэхдээ дунд нь зөндөө асуудал гарна, хэрэлдэж уралдаал тий унж босоод яваад байдаг тий. Ер нь эерэг байна гэдэг бол таны эрүүл байхын үндэс, аз жаргалтай байхын үндэс, бас өөдрөг байна гэдэг бол таны илүү эрч хүчтэй байхын үндэс. Товчхондоо бол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх явцдаа энэ тэргуунд суулгах ёстой хоёр чухал хандлага бол эерэг хандлага, өөдрөг үзэл. Эерэг хандлагыг хүүхдэд яаж хийгээл суулгачих юм бол хүүхэд өөрөө цаашаа эвээ болоод амьдрчин. Эцэгийнхээ санааг зовоохгүй те. Нурж унаад байхгүй. Өөдрөг үзлийг суулгаад өгчвөл хүүхэд өөрөө ирээдүгөө бүтээгээ явчихна. Сэтгэл хөдлөлийг зохицуулж чадаагүйгээс л хит баярлал, хит гундаал, хит гутраал, хит айгаал, хит түгшээл те эсвэл хит ингээл эерэг өөдрөг ингээл болоод ингээл контрол өөрөөр хэлбэл контролны нэг балансыг олно гэдэг чиг чухал юм шиг байна. Гэтэл одоо энийг ингээд багасаа сураагүй ч юм одоо л бидний сэтгэл зүй гэж ярьж байгаа энэ үед тэрцмээ одоо яах вэ ингээд жишээ авах жишээнд магадгүй дөнгөж төрцөн байгаа ээж мэд ч юм уу те гэл дааврын маш өндөр юм юунд байж гинт ингээд өөрийгөө контролдох гал өөртөөгөө ярих гал одоо яах гад ч идэгин те за би ер нь бясалгал хийж үзье гэлтгснэ бясалгал хийх гээл нүг энэ тэнд юм дуурангууд нь уур нүрэл тухайлта та нар гээл ингээд эсрэгээр нэг бясалгал хийх гэсэн биш стрессэнд ороод дуустдаг те тийхгүйгээр тийм бодтой тийм одоо зүгээр өдөр болгон өөртөө хийж болохоор одоо
дасгалууд ч юм уу те. Тэр нэг сэтгэл хөдлөлийг шуунд түүнд өдөрдуулахгүй байхаар өөрийгөө жаахан хянт сурах тийм гэрийн гарын дор харга гэдэг шиг тийм юм юу вэ? Ер нь бол маш тайван байх аргачлалуудыг л нэгдүгээрт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт харах өнцгөө өөрчлөхийн тулд зүгээр энгийн аргачлалууд гэвэл гоё харах өнцгийг эргэшүүлдэг хоббинууд гэж болно. Жишээ нь фото зураг авах хоббиг би бол их гоё гэж боддог. Яг тэгэхээр зураг авах гад камера бариад одоо тэр камерны дурангаар ертөнцийг шагаан штэ. Тэгэхээр яадаг гэхээр хүн дандаа хамгийн гоё, хамгийн тохиромжтой мөчийг хүлээж дандаа хамгийн гоё зургийг авахыг хэлж байгаа шүү дээ, тийм. Өгүүлэмжтэй. Тэгэхээр тэгэж бодож өчнөө цагаар тэр ажлыг хийж байгаа, тэр хоббиг хөгжүүлж хахад хандлага амьдралаас дандаа гоёыг түүдэг болчдөг. Фото зураг авах бол хүнийг эерэг болгодог гоё хобби. За магадгүй байгаль дээр зав цаатай үед гоё гадуур алхаад ажиглах бол бас их гоё тасгал. Тэгээ ажиглахтаа бол дандаа яг хөглөрөө өөрөө нөгөө дандаа амьдралаас таашааж сайхныг нь харах чад байдлаар алхах гэсэн. Тэгэх юм бол ялангуяа хөдөө явахлаар хүн сэрэгдэг чинь тэр ихгүй юу? Илүү дутуу нөгөө асуудлуудаас холдоод хөдөө явахлаар дандаа гоё сайхныг нь мэдэрч чаддаг тийм. За дээрэс нь талархал бол хамгийн шилдэг арга. Талхаад сурах. Янз бүрийн шашнууд ч энэ аргачлалуудыг хэрэгжилж байдаг. Шинжлэх ухаанд ч гэсэн одоо Ханс Сили гэж эрдэмтэн байгаа. Энэ бол стрессийн загалмаас эцэг гэж яригддаг. Анх стрессийн тухай судалж шинжлэх ухааны эргэлтэнд орсон байхгүй юу? Энэ хүн болохоор нэг одоо зөвлөгөө өгсөн яг хөглөөрэ утга нь бол талархал бол стресс эсрэг хамгийн сайн гэж. Стресс гэдэг чинь юмыг сөргөөр хүлээж авсан тохиолдол үүсдэг юм баггүй юу? Эргээр хүлээж авч байгаа тохиолдолд хязгаарч стресс үүсэхгүй. За тэгээд ялангуяа өнөөгийн орчин үеийн ийм хүн амьдрахад таатай нөхцөл бүрдсэн нийгэмд бол биднийг стресстүүлэх зүйл хэрвээ бид хянж зохицуулж чадвал яг бодитоор стресстүүлэх зүйл том бага. Хэрвээ анзаарах юм бол бидний дандаа энэ байхгүйгаа үсэрдэг энэ сэтгэлгээ бидний илүү сөрөг болгоод байдаг. Тэгэхээр эерэг байхын тулд байгаагаа үнэлж сур гэж. Тэ? Би чинь ажилгүй бол ажилтаа болчихсон гэж бодож байсан. Одоо би ажилтаа болчлаа ингээд ханах мэдрэмжтэй байна. Ингэх юм бол хүн эргэждэг гэдэг байхгүй юу? Яг та ханах мэдрэмжтэй байна гэдэг нь илүү том хүсэл мөрөөдөлтөй байж болохгүй гэсэн үг ш. Энэ хоёрын балансыг олно. Илүү том хүсэл мөрөөдөлтөй бай. Гэхдээ байгаадаа ханаад том мөрөөдөлтөй бай. Энэ хоёрыг нөгөө баланс жолох төрөний ярьдаг нөгөө балансыг нь олж чадах юм бол олж чадж байгаа ухаан хамгийн нөгөө IQ өндөр ухаан байхгүй юу? Тэгэхээр IQ өндөртэй хүн бол илүү харин жаргах боломжтой байдаг. Зоох биш те. Зүгээр IQ тэгээд нэг шинжлэх ухааны бас нэг контент дээр гарч ирсэн. Ер нь IQ өндөр байна гэдээ бүр төрлөхөөс заяацсан өндөр IQ гэдээ байдгүй. Энэ зүгээр бидний тархины нейронууд хэр сайн холбогдож байгаагаар илэрхийлэгдэг. Товчхондоо бол бид IQ-гоо өсгөж болно. Маш сайн сур, маш их өргөн мэдлэг эзэмш тэгээд тархиасаа ашиглаад байгаа юм бол нейронтой холбоос идэвчин, нейронтой холбоос идэвчин таны IQ төдөж ийн өргөсөн. Түүнээс IQ өндөртэй хүмүүс баг сургууль сурах байсан ч болдог юм бол биш л гэсэн. Би биоцентризм гэдэг ном уншижсэн байхгүй. Надад тэр номны тэр ерөнхий санаа маш их таалагдсан. Стресстүүлэх одоо үйл явдал эсвэл хит одоо сайхан зүйл ч юм уу те болоход би тэнд байгаа учраас түүнийг би мэдрээд байгаа учраас тэнд би ингээд нэг хариу урал үзүүлээд тэрнээс магадгүй надаас төрж байгаа тэр одоо тархины үе одоо юу гэдэг те ингээд хэрвээ би тэнд байхгүй бол тэр бол нэх амар одоо төрөний өөрөө чи хэлдгээр тэр нэг юм бүх юмд стресстэй байх шаардлага байхгүй тий. Тэрийг нөгөө зохицуулах, мэдрэмжийг зохицуулж сурах хэрэгтэй. Тэгэхээр ингээд юмыг хитрхээ ингэж нөгөө үнэлэмж өгөөд гэдэг ч юм уу тий. Тэгээд байгаа тухайн хүний өөрийнх нь сонголт гэдэг дээр л би бүр ингээд хүмүүст бас үнэ. Одоо жишээ нь түрүүний тэр хэлж байгаагаар бол тэр номыг уншаад бодит байдлыг танин мэдээд ухамсар тархична. Ойлгосноор түүнд хандлага өөрчлөгдөж байгааз. Тийм. Яг тэрэн шиг би угаасаа л Улаанбаатарт амьдрахаар шийдсэн буюу их хотын иргэн байх сонголтыг хийсэн. Тэгвэл их хот ямар байдгийг? Тэнд нэг хүн төрж байгаад энд нэг хүн насарч байна. Энэ хүн ам цөөтэй орон нутгийг бодвол харьцангуй их. Тэнд нэг гал гарч байгаад энд нэг түргэний тэрэг тахиул хүний ам аврах гэдэг авчиж байна. Гэтэл тэнд нэг гэмтэр гарч байна, тэнд нэг нөхөр бусдад тусалж байна. Хүний тоо олшрахын хэрээр ирээвэр хороовр үйл явдлууд угаасаа олширна.
Энийг л түрүүний нөгөө модны навч ундаг шиг хүлээн зөвшөөрч гэлтэй. Би байсан байгаагүй энэ болно. Зүгээр би өөрөө энд байхыг сонгочоод тэгээд өөрийнхөө сонгосон орчиндөө нервтэй, стресстэй байх нь ямар ач холбогдолтой юм. Яг гэвэл таны стрессж байгаас үл хамааран энэ чинь олон хүн цугсан гадар өрнөдөг үйл явдал байхгүй. Зүгээр л та нөгөө эрсдлийг тооцно гэдэг чинь тэр. Би хэрвээ их хотын иргэн байхыг сонгосон бол шүн унтжах чинь төрөгний тэрэг дуурах, эсвэл энэ тэнд өглөө эрт барилгын ажил эхлэх. Энэ бүхний зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм үстэй тий. Тэгэл тий хотын их амьдрал эхэлж ин да гэдэг ингээд нэг таатаагаар хүлээгээд аваа сурчгаа. Стресс болон сөрөг тэр нэг мэдрэмж суйртай тэр нэг юм арсалдах, бухимдах үйл ажиллагаа гэдэг бол өөрөө яалтч байхгүй амьд халтай үйл ажиллагаанд л идэвхждэг биологийн процесс. Өдөр тутмын амьдралд бид нар тийм тулханд бага учраас тэр биологийн процессыг болж өгвөл битгий идэвхжүүл. Идэвхжүүлэх байхын тулд таны ухаан л хамгийн чухал үүрэг гүйцэтгэв. Бид гадаад ертөнцийг хүртэж хүлээж авахдаа яаж хүлээж авч байгааг нь бидний тэр дааварч, тэр сэтгэл зүйч тэр шууд нөлөөлдөг. Тэгэхээр бид нар гадаад ертөнцийг хүлээж авахдаа зөв хүлээж аваад бодиттой хүлээж аваад сурч хэрэгтэй. Тэхийн тулд бидэрт мэдлэг хэрэгтэй. Хандлага хизээ эргэждэг вэ гэхээр харах өнцөг зөвцсөн цагт л эргэждэг. Хамгийн суур бөгөөд чухал арга нь бол харах өнцгөө зөв болгох буюу мэдлэгээр тархиан цэнэглэх тухай асуудал гэсэн үг. Ингэж ижил сая хандлага эерэг болох боломжтой. За маш их баярлалаа. Энэ бүр нөгөө эерэг хандлага гэдэг сэдв маань бүр ингээ үнэхээр гоё олон зүйлсүүдийг мөргөлдүүлж ингэж тайлбар задлж чадсан тийм гоё дугаар боллоо гэж бодож чинь дараа нь өөдрөг үзлэр ярина. За тэгээ танд манай нэвтрүүлгийн урилгыг дахин хүлээж авч үнэтэй цаг зав биднэрт зориулсан маш их баярлалаа. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг Элит цэцгийн дэлгүүрээс. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Hagman Mongolia сэтгэл зүйн төв. Өнөөдрийн ярилцлага танд урам зориг өгч амьдралдаа эерэг өөрчлөлтийг оруулах сэтэл санааг өгсөн байх гэж найдаж байна. Та бүхэн өнөөдрөөс эхэлж өөрийнхөө амьдралд эерэг дадлагыг хэвшүүлж эхлээрэй. За манай нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Солонгос улсын номер 1 сэтгэл зүйн төв болох Hagman Mongolia болон Элит цэцгийн дэлгүүр ажиллаа. Бидэнтэй өргөж хамт байдаг үзэгчтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.